Сайн бацхан өнөөдөр мичгээ би та бүхэнд ийм амархан бодлыг ягаан болон улаан оруулалтаа хэрхэн хослосоо харуулах болно. Ингээд хамгийн ихэнд суур бодлоо хийж бэлдсэн байгаа. Тэгэхээр үүдийн хувьд эхлээд бор өнгийн тээнийг хүмсний ясны хэсгээрээ усгаж тавьж өгнө. Цайвар ийм саатай ягаан өнгийн тээнийг цайвар бор өнгийн тээнтэй холон яг зөх хэсгээрээ тавина. Нүдний доод дотор хэсгээ юм цагаан өнгийн харан дагар бодно. Ингэснээр нүд маань илүү сэргийг харагдаг байна. Бор өнгийн нүдийн харан даг ашиглан доод сормос хэсгээрээ тавьж өгнө. Дараа нь жижиг басаа ашиглан сайдар уусгана. Ийм саатай ягаан өнгийн тээнийг ашиглан яг зохихын гол хэсгээрээ нэмж өгсөн байгаа. Нүдийн дотор хэсгээ нэмнэ. Ингээд нүдээ контролж өгнө. Тэгэхээр би контролт эхлээд нүдийнхаа сүүл хэсгээс эхэлдэг байна. Сормос маань бэлэн болсны дараагаар би ийм цайвар бор өнгийн боронцыг ашиглан нүрээ контролж өгнө. Хацрын ясгийн хэсгээр, шанааны доод хэсгээр, мөн тухны гадны хэсгээр. Харин хацар өнгөлөгчийн хувьд ягаан өнгийн хацар өнгөлөгчөө хацрын алим хэсгээс эхлэн хоошоо энэ сүүдрлүүгээ баг зэрэг уусгаж тавьсан. Харин гэрэлтүүлэхэд тавихдаа хацрынхаа энэ яс хэсгээр мөн хамарны гол хэсгээр, уруулын дээд хэсгээр гэрэлтүүлэх нэмж өгсөн. Гэт эхлээд эхний уруулын бодолт маань ийм цайвар ягаан өнгийн уруулын бодлыг ашиглан будсан. Нэг иймэрхүү. Дараагийн бодолт маань би ийм улаан өнгийн уруулын бодлыг ашиглан будсан байгаа. Ингээд өнөөдрийн маань бодол дуусаад та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бодол хүртэл баяртай.